Ага, би шинээр ахуулах зүйлсээ биччихлээ. Та нэмэх үү? Үгүй. Харин чиний авах зүйлсийг хасахад тусалж болох юм. Би эднийг бүгдийг ахуулах хэрэгтэй байна. Чи юуг хэрэгтэй зүйл гэдгийг мэдэж байгаа юу? Энэ бүгд надад маш их хэрэгтэй байна. Чи тишүүргүүл амьдрч чадахгүй гэж юу? Үгүй л дээ. Гэхдээ манай найзууд шин тишүүрээрээ өрсөлдөөд байгаа. Харин би өчигдөр Бэлигээ гэж гисэн. Бэлиг бол чи даарна. Гэхдээ би Бэлинээс илүү шин загварын тишүүр хүсэж байна. Чи тишүүргүү бол яах вэ? Надад их гунигтай байна. Хүн хүсэж байгаа зүйлээ авахгүй бол гунигтай болж сэтгэл хангалуун бос үлддэг бол хэрэгтэй зүйлээ аваагүй тохиолдолд бодит хохирол учрна. Хүсэл сонирхол ба шаардлага хэрэгцээгээ ялгаж сурах нь хог бий болохоос сэргийлэх хамгийн эхний алхам юм. Хүний бүтээж хэрэгэлсэн зүйлс эргээд байгалийн баялаг болж чадах уу? Мэдээж үгүй. Бид хэрэглээд л хаяад байна. Хаяад л байна. Тэр нь байгальд уулсан шингэхгүй овоороо л байдаг гэсэн үг юм байна. Тийм болохоор үүнийг овоорхоос хамгаалах 5 алхмыг чанд зааж өгье. Нэгдүгээр алхам refuse татгалзах. Нэг удаагийн аяга, гялгар, тор гэх мэт өдөр тутамдаа хэрэгэлдэг маш олон зүйлээс бид татгалзах боломжтой байдаг. Хэрэгцээгүй зүйлс худалдаж авахаас зайлсхийх нь байгалийн нөөцийг хэмнэх эхний чухал үйлдэл юм. Хоёрдугаар алхам reduce багасгах. Худалдан авахаас татгалзах боломжгүй бол түүнийг багасгаж сурснаар үүсэх хог хаягдал хэд дахин буурах боломжтой. Гуравдугаар алхам reuse дахин ашиглах. Олон дахин ашиглах бат бөх эдлгээтэй зүйлсийг худалдан авах нь хогны хэмжээг эрс бууруулах боломжтой. Дөрөвдүгээр алхам repair repurpose засч сэлбэх, сэргээн ашиглах. Хэрэгцээгүй болсон эд зүйлсээ хаях гэж яарсны хэрэггүй. Боломжоор нь засч янзлах, сэргээн засварлах, өөр зорилгоор хэрэглэж хоёр дахь хэрэглээг бий болгох боломжтой. 5 дугаар алхам recycle дахин боловсруулах. Хог болохоос сэргийлэх эцсийн арга юм. Энэ нь дахин боловсруулах боломжийг дэмжих буюу хог хаягдлаа ангилан ялгахыг хэлнэ. Аха, хоёулаа амьдралдаа хэрэгжүүлж болох зарчмаа монгол хэл дээр толгой холбож бичих үү? Тэгье. Заавал 5 алхам бичих үү? Хэдэн ч алхам бичиж болно. Магадгүй 10B, 3A ч юм уу. Гол нь хэрэглэж хэвшгэд чинь тустай, ойлгомжтой байвал амар. Та нар ч бас бичээд үзээрэй. Тэгээд бас гарцаагүй хог үүсгэхээс өөр аргагүй бол тэдэнд дахин төрөх боломжийг заавал олгож дахиураа ангилж ялгахаа мартаваа. Би энэ савыг хааш нь хаях уу? Тийшээ. Үгүй. Танаа хогоо ангилдгүй юм уу? Үгүй. Яах гэж? Манайхаар өдөр бүр 100 хүн үйлчлүүлдэг. Бид тех завгүй. Байж боломгүй юм аа. Би танахаар дахиж үйлчлүүлэхгүй. За тоглосон юм аа. Би танахаар үйлчлүүлнэ. Харин танах өдөр бүр гардаг энэ хаягдлаа ангилдаг болоорой заа юу? Тэднийг дахин төрүүлэх боломж биш шүү дээ. За, би дамжуулъя. Хэрвээ чи өөрийн амьдрах орчныг илүү сайхан болгохыг хүсвэл бусдад зөв шаардлага тавьж сурах хэрэгтэй. Үйлчлүүлэгчийг хүсвэл үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд хүлээн авах болно шүү дээ. Ирээдүйн эзэн минь бүхнийг өөрчлөх хүч та нарт л бий. Ердөө л энэ шүү дээ. Амархан байгаа биз? Хуванцар гялгаруут, ногоон, хөнгөн цагаан лаз, металл хаягдал, улбар шар, цаас, цэнхэр, шил, цагаан, хүнсний органик хаягдал, бор, бусад хог хаягдал, хар, ахуйн аюултай хог хаягдал, шар. Хог хаягдлын төрлийг эдгээр өнгөөр илэрхийлнэ гэж журамлан баталсан байдаг. Та нар гэр болон сургууль дээр энгийн хог хаягдлыг хамгийн багадаа дараах төрлөөр ангилаарай. Дахин боловсруулах боломжтой хог хаягдал. Дахин боловсруулах боломжгүй хог хаягдал. Хүнсний органик хог хаягдал гэж үндсэн 3 хэсэг болгож ангилах хэрэгтэй. Харин гэр хороолол буюу галлгаатай байранд амьдардаг бол
Үнс буюу shark гэсэн бас нэгэн ангилал нэмэгдэнэ. Дээр нь ахуйн хэрэглэнээс гарсан батарей зай хураагуурыг энгийн хог хаягдaltaй хамт хаяж болохгүйг анхаарах хэрэгтэй. Чи хогоо судалсаар л байна уу? Тийм ээ. Энэ талаар би ганцаараач биш, чи ч бас санаа зовох хэрэгтэй л дээ. Зөвхөн 1 тонн хуванцар дахин боловсруулснаар 5.7 м2 газрыг хогийн зэг болохоос сэргийлж нэг өрхийг 7 сар захилгаанаар хангах эрчим хүч хэмнэдэг. Хамгийн чухал нь бид байгальд хэдэн зуун жилээр задрахгүй зүйлсийг хаяж байгалаа бохирдуулахаа болно. Дээр нь хогийн цэг рүү очиж аваачих зардал байхгүй болж баялаг бүтээх зардлал гарах болно. Харин бид тэр зардлыг ч бууруулахын тулд дахиврыг цэвэрлэж, зөв ангилж, хэмжээг нь багасгаж хаях хэрэгтэй. Бидэнд ямар их боломж байгааг хараач. Зөвхөн ингэж л болчихно. Их амархан байгаа үсттэй. Тийм байна судлаач минь. Тэдэнд дахин төрөх боломжийг олгоцгоё. Би бол хог биш, дахивар. Байгальд жил бүр асар их навч үр жимс хагдран унж байдаг. Байгаль энийг хог хаягдлаа яадаг гэж бодож байна. Өөртөө шингээдэг бах. Байгальд бий болсон байгалийн хаягдал, эргээд байгалийн шим тэжээл, нөхөн төлжих, эргэн сэрэх их үндэс нь болдгийг. Энэ цикл сая жилээр үргэлжилсээр л байгаа. Эргэж задарч шингэдэггүй хог хаягдал байгальд бараг байхгүй. Энэ худлаа баха. Хүмүүс бидэнд маш их хог хаягдал байна шүү дээ. Хүмүүст бас байгалийн нэг хэсэг биш гэж юу? Хүмүүс хит их хэрэглээ бий болгож байгалийн хязгаарлагдмал баялагийг хязгааргүй хэрэглэх болсноор байгалийн нэг хэсэг байхаа болсон. Байгалаас гарч байгаа энэ их хаягдлыг хүмүүс боловсруулах гэвэл боломжгүйтэй адил хүний гараар бүтээсэн эд зүйлсийг байгаль шингээх боломжгүй юм. Тэгэхээр хүмүүс бидэнд байгалийн энэ тойрог хэлбэрийг үлгэрлэн дуурайж амьдрах л сонголт байна. Хүмүүсийн бий болгосон хог хаягдал үүсэх тогтолцоо байгалийн нөөцийг гаргаж авах буюу олборлолт, үйлдвэрлэлт, тээвэрлэлт, түгээлт, хэрэглээ, хаягдал гэсэн нэг зүгт чиглэсэн шулуун шугамн тогтолцоо гэж ойлгож болно. Гэтэл байгалийн бүхий л зүйл нэг нэгнээ дэмжин тогтвортойгоор эргэлдэн оршсоор байдаг. Бидний нийгэм энэ байгалийн тойрог циклийн жишгээр дахин боловсруулах, дахин ашиглах арга нэвтрүүлж эхлээд байна. Бид байгалийн хуулийг хуулсан тойрог тогтолцоог бий болгоно гэдг нь их том өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн үг үү? Үгүй дээ хүн. Яг одоо ч бид тойрог тогтолцооны нэг хэсэг болсон байна. Юу гэсэн үг вэ? Энэ сууж байгаа сандлаа чи хардаа. Энэ сандал дахин боловсруулсан хуванцар. Бас энэ талбайн эрзэн зөөлөвчийг дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр Монголд үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр хүн бүр өөрийн сонголт болон хэрэглэнтэй анхаарч хог хаягдал үүсгэхгүй, дахин боловсруулагдах бүтээгдэхүүн хэрэглэж хэмнэлттэй аж төрж сургатал аяндаа тойрог тогтолцоо бидний амьдралд хэвших болно. Хинч худалдаж авахгүй зүйлийг дахин үйлдвэрлэх тэнэг үйлдвэрлэгч байхгүй шүү дээ. Нэрэл хэнд ч хэрэггүй зүйлд цаг заваа зарцуулан үйлдвэрлэл явуулах хэн байх вэ? Харин бидний хүсэл хэрэггүй зүйлсийг бий болгодог байх нь. Ирээдүйн эзэн минь, чиний сонголтоос бүх зүйл шалтгаална шүү дээ. Зайлшгүй хэрэглээг хангахдаа чи хог бий болгодог биш, давхир үүсгдэг байгаарай. Дахин ашиглаж, байгалийн нөөцөө хэмнээд, эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сайжруулах боломжийн төлөө тэдэнд дахин төрөх боломж олгоцгоё. Хүүхдүүдээ дасгал ажил хийгээд үзээрэй. Хог үүсгээс сэргийлэх 5 алхмыг нэрлээрэй. Хог хаягдал болон давхирыг ямар өнгөөр ангилдаг вэ? 1 тонн хуванцар дахин боловсруулахад нэг өрхийг хэдэн сар цахилгаанаар хангах боломжтой вэ? Хүсч буй зүйлсийнхээ жагсаалтыг гаргаад жинхэнэ хэрэгцээ хүсэл хоёрын аль нь болохыг тодорхойлоорой. Гэр сургуулийнхаа ойролцоо байгаа үйлчлэгээний газар болон дэлгүүрт хогоо ангилан ялгах талаар санал тавьж үзээрэй.